За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ 7 хоног шинэ өдөр эхэлж байна. За хагас үсгэнд бас нэлээд сонирхолтой зүйл боллоо. Бид нар мэдж байгаа шүү дээ. Орос, Украин хоёрын дайн дэгдээд даруй 3 жилийн нүүрийг үзэж байна. За хагас үсгэнээр сая Ялдын баяр боллоо. За энэ дээр том гүрнүүдийн удирдагч нар очисон болвол нөгөө талд Европын холбооны уулзалтууд боллоо. За энэхүү уулзалтандаар Францын ерөнхийлөгч очсон байна. Английн ерөнхий сайд очсон байна. За дээрэс нь одоо энэ гарч ийн л да. Германы шинэ канцлер очсон байна. За тэгээд Зеленский энэ хүмүүс очсон. Энэ хүмүүс юу ярьсан бэ? Бид нэр гал зогсоох хэлцээртээр санал тавьсан. Ер нь бол 30 хоногийн хугацаатай түр гал зогсоох хилцэл гэдэг зүйлийг Оросд дахиж тавьсан байна. За энэнийг тавьсан хугацаа нь 5 сарын 15-нд Туркт уулзъя гэдэг зүйлийг ярьсан байна. Тэгээ энэ Туркийн ерөнхийлөгч Эрдоган болохоор зундын зуршил хийгээд уулзаж болно гэдэг зүйлийг хэлсэн байна. Оросын талаас ямар нэгэн нөхцөлгүйгээр гал зогсоох хэлцэрт бол оролцохгүй гэдэг зүйлийг хэлсэн байж. Тэгэхээр ямар ч хэлсэн бид нар 15 гэдэг хугацааг өглөө 15-наас хойш хэрв Орос гал зогсоох хэлцээртээр ширээний ард суухгүй бол бид нар дараагийнхаа хоригт оролцсноо. За энэхүү санал дээр Дональд Трамп юу гэж хэлсэн бэ? Хэлцээр суухыг бол дэмжинэ. Яг тэгэхээр Дональд Трампын угаасаа барьж исэн санал учраас тэр. Тэгэхээр энэ дээр бол энэ улсууд нийлээд Европын холбоо, Америк тэргүүтээ улсууд Оросын холбооны улсууд шахалт үзүүлж хэлцээр суулгахыг оролдож эхэлж байна. За бид нар эргэн саная л да. 2014 онд Кремийн хойгийг авснаас болж Оросын шахалтуудыг хийлсэн. За 2014 онд Европын холбоо, Америкийн нэгдсэн улс юу хийсэн бэ гэхээр Путинтэй хамааралтай улс төрчнөрийн хөлийн хориг тавьж гадаад байгаа хөрөнгийг зарцаах процесс, за тэгээд аялах эрхийг хязгаарласан, тухайн улсад оруулахгүй гэсэн арга хэмжээнүүд явж ирсэн. Харин 2022 оны 2 сарын 24-ний Украин руу дайрсны дараагаар бол томоохон хоригуд явагдсан. За үүний хамгийн ихний хийсэн салбар бол бид нар мэдж байгаа эрчим хүчний бүтээгдэхүүн дээр хориг тавьсан. Нэгсэндээ Европын холбоо Оросоос байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг авах болсон гэж. За хоёрдож болохоор банкны систем дээр SWIFT кодыг байхгүй болгоод олон улсын одоо гүйлгээ хийхийг хориглож исэн ийм шийдвэр бол гаргаж исэн. За гурав дахь нь технологийн салбар дээр за дрон болон кибер технологийн салбар дээр экспорт хийхийг зогсоосон. Ингэснээр Оросын эдийн засгийг туйлдуулж дайн хийх шалтгааныг нь арилгах зорилготой гэж явж байна. За иймэрхүү маягаар яваад 3 жил болсон. Гэхдээ бидний яг одоогийн байдлаар харахад Орос яг ингээд хямарсан уу гэж харахаар яг тийм хямарсан юм шиг харагдахгүй тийм. Тэгвэл эдийн засгийн үзүүлэлтүүд нь бол арай өөр зүйл бол хэлж байгаа тийм. Тэгээ бид нар хэрв 15-нд ширээний ард суухгүй болвол Европын холбоо ямар хоригт орохыг илүү хатуу арга хэмжээ гэж байгаа юм. За үүний хамгийн нэгдүгээр нь болохоор за шингэрүүлсэн байгалийн шингэрүүлсэн хийг Оросын холбооноос бүр авах болно. За байгалийн хийг бол угаасаа авах болсон гэж байгаа тийм. За энэ дээр бол нэлээд том хориг орж ирнэ гэж байгаа. Хоёр дахь нь болохоор түрүүний ярьсан дрон, технологийн, цэргийн технологид оролцох ёстой түүхий эд ангиудыг бүтэн хориг тавина гэж ярьж байгаа. Ерөөсөө нийлүүлэлтийг хийхгүй гэж явж байгаа. За гурав дахь нь болохоор нөгөө нэг Путинтэй хамааралтай улс төр болон төрийн өндөр албан тушаалаа сахиж байгаа хүмүүсийг бас яг хоригт оруулах. Иймэрхүү гүнзгийрүүлсэн арга хэмжээг авна гэж үзэж байна. За тэгвэл Оросын эдийн засаг одоо ямар байгаа вэ гэж үзье л. Оросын эдийн засаг бол эдийн засаг нь бол баг тэг хөвтэй болж эхэлж байна. Эдийн засгийн өсөлт бол ер нь бол зогсонгүй байдалд бол орцсон үйл явдал гарч байгаа. За тэгээд дээрэс нь инфляцийн түвшин 9.5% очсон. Инфляц бол улмал өсөд байж байгаа. За хэдүүл юуг сонирхол л доо. Ам доллартай өрөвлийн харьцааг аваад үзье те. Одоогоор бол 81 доллартай 1 доллар 81 рубльтэй тэнцэж байна. Дайны үеэр болохоор энэ нөхөр дээшээгээ
154 рүү очиж исэн юм. Тэгээ дайны дараагаар юу болж исэн бэ гэхээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээ юу яаж исэн гэж. Рублээр зарна гэснээс болоод яг уусан байж. Тэгээд яасан бохоо. Буцаад одоо ингээд рублийн ханш буцаж алдаад одоогоор 81-тэй байж. Урт хугацаанд бол рублийн ханш сулрах бол магадaltaй. Яг тэгэхээр үндсэн худалдаа авагч нь Орос байсан бол орчин үед юу болсон бэ гэхээр 2024-25 хятад энэтхэг хоёр болж байгаа. За нэмэлтээр Турк орж иж. Энэ гурван улс хамгийн том худалдаа авагч гэж. За тэгээд дараагийн хориг нь юу орж ирэх гээд юм гэхээр энэ дээр хоёр дахь улсуудад гэдэг. Нэгсэндөө хятадаар дамжуулж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг гурав дахь улс руу явуулах юм бол хоёр дахь улстай хориг тавина. За энэ хүү хоригийг бол Америк нэгдсэн улс нэлээд хэрэгэлдэг. Бид нар санаж байгаа бол хэрв хятад Орос, Украин хоёр худалдааны хилцэл дээр суухгүй бол Оросоос байгалийн хий авдаг, нефт авдаг улсуудад 20% тариф оногдуулна гэдэг шийдвэрийг Трамп хэлжсэн. Тэгвэл энийг Европын холбоо бас хэрэгжүүлнэ. Тэгэхээр энд хэн илүү өртөхгүй гэхээр хятад болон энэтхэг Турк гэсэн гурван улс нэлээд асуудалд орох боломжтой гэсэн. Тэгш хаа үзүүлэгч байгаа гэсэн. Ийм юм бол ярьсан гэж. Тэр хурцтнаа гэж ярьж. Энэ нөхцөл бүрдэх юм бол энэ яг ханш бол дахиад дэшегээ өсөх боломжтой байж. Тэгэхээр эцсийн гол зорилго нь Орос улс худалдааны дайны хилцэл дээр ширээний ар суухгүй бол бид нар эдийн засгийн хувьд бол шахалтанд оруулж байгаад дайн санхүүжүүлэх мөнгөгүй болгож байгаад бид нар ширээний ар суулгана гэдэг саналыг л Европын холбоо бол өнгөрсөн амралтын өдрүүдээр тавьсан. За тэгээд өнөөдөр 5 сарын 12-ноор бид нар энийг юуг нь авнаа. Амын авнаа гэдэг зүйлийг яриад байгаа. Гагцгүй Оросын холбооны улс энэ дээр ямар нэгэн байдлаар бид нар ямар ч нөхцөлгүйгээр бол энэ ширээний ар суухгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр та нарын хувьд энэ хилцэл явагдах уу, дайн дуусах уу, дуусахгүй юу гэдгийг өөрийнхөө өнцгөөс манай контент дээр доор комент хэсэг үлдээгээд subscribe давж лайк дараарай гэж хэлье.